За харилцаа эхний үлдэгдэл оруулахдаа санхүү менежмент мэдлэг бодох бүртгэл рүү ороод тохирооцос эхний үлдэгдэл харилцаа эхний үлдэгдэл. За үүнийг тохируулж өгөхөөс өмнө харилцааны мастер датаны харилцаа мэдээллийг заавал бүртгэсэн байх ёстой. За эхний үлдэгдэл нэмэгт очоод дараад мастер датад дээр бүртгэгдсэн харилцааны мэдээллээсээ сонгоод за хаан банкыг сонглоо гэхэд манай хаан банкны дампанд 15,000 төгрөг байсан. За дахиад манай голомтын Ухаас банкн дээр 30,000 төгрөг байсан гэж үзье. За энэ хоёрыг заавал их харилцаа их нүүлдэл оруулаад чеклээд баталгаажуулах товч дарна. За баталгаажсны дараа юм ногоон болоод харагдана. Энэ хоёрын ялгаа юу вэ гэвэл баталгаажаагүй гүйлгийн баланс бол эхлэлийн баланс дээр нөлөөлөхгүй. Зөвхөн одоо энэ хаан банкныхыг баталгаажуулах болохоор задрагаа хэсгэн дээр 15,000 төгрөг харагдана. Харин хас банк баталгаажуулсан учраас эхний үлдэгдэл дээр харагдаад гүйлгийн балансны нөлөөлж байгаа гэсэн үг байна. За энэ харилцагын үлдэгдлийг засгаар бол за заавал чеклээд цуцлах товчийг дараад цуцлах. За буцаад баталгаажуулаагүй төлөвт очуулж аваад засах товчийг татнаа. За энэ нь хэрвээ буруу байвал чеклээд устгах товч тарж өгнө. За энэ хэрвээ зөв бол баталгаажуулах товчийг тарж манай эхлэлийн баланс харагдана гэсэн үг.